бид нар бод ихэнхдээ зөрчлийг бол сөрөг зүйл мэтэр хүлээж авдаг. Тэр гэр бүлийн хооронд ямар нэгэн зөрчил маргаан үүсэх юм бол байж боломгүй зүйл юм шиг ингэж ойлгодог. Тэгээ энэ нь бол гэр бүлийн зөрчил маргааныг эв зүгээр шийдвэрлэх, зөвшөлтслөөр шийдвэрлэхэд хамгийн том саадуулдаг хандлага байгаад байна. Тийм учраас бид нар зөрчлийг юу гэж харах зайлшгүй шаардлагатай вэ гэхээр энэ зөрчил гэдэг бол хэвийн гэр бүлийн хосуудын хооронд ч гэсэн гэр бүлийн бусад гишүүдийн хооронд ч гэсэн гарч ирэх хэвийн байх зүйл гэж ойлгох нь бол энэ зөрчил маргааныг эв зүгээр зөвшөлтслөөр шийдвэрлэх хамгийн ихний алхам. Тэр хүний харилцаатай зайлшгүй холбоотой байдаг. Хүн байсан газар бол зөрчил ямар нэгэн байдлаар үүсдэг. Тийм учраас зөрчлөөс зайлсхийх болтоход бол хэцүү. Тэгээ яагаад ийм зөрчил ингээд үүсээд байгаа юм бэ хүн хоорондын харилцаанд гэхээр хүн болгон өөр гэсэн ертөнцтэй. Хүн болгоны сонирхол, итгэл үнэмшил, хандлага, туулж ирсэн амьдралын туршлага, юмыг харж байгаа харах үнцэг бас хүлээлтэн ч гэсэн өөр байдаг. Тэгээ яг нөгөө нэг ижил хэв загвараар бүтээгдсэн тийм эд материал биш. Бүхэл бүтэн ийм амьд ертөнц учраас тэр хоёр өөр ертөнц, эсвэл тэр гэр бүлд байгаа 6 өөр ертөнц хоорондоо харилцаж гин гэдэг бол ямар нэгэн байдлаараа тэр огтлолцлол үүсэх юм зайлшгүй шаардлага гарч ирдэг учраас зөрчил бол хүн хоорондын харилцаанд тохиолдож байгаа хэвийн зайлшгүй тэр зүйл юм аа. Тэгэхээр зөрчил бол зөвхөн нөгөө хосуудын хооронд гэхээс гадна ээж аав, хүүхдүүдийн хооронд хүртэл ингээд үүсэж байгаа, ах トゥ хамаатан садны дунд ч гэсэн ингээд үүсэж байгаа юм нөгөө өргөн хүрээтэй ойлголт. Хоёр дахь бас өөрөөр харах зүйл нь бол зөрчил маргаантай байгаа гэр бүлийг бас өөрөөр харах. Бид нар бол ихэнхдээ зөрчил маргаан үүсэж байгаа тэр гэр бүлийг болохоор их таагүй харилцаатай гэр бүл гэж хараад байдаг. Тэгтэл гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд зөрчил маргаан бол үүсэж байж болно. Энэ бол харилцаанд зайлшгүй гарч ирж байгаа зүйл юм а гэж бид нар хардаг болох юм бол тэр зөрчил маргаан үүсэж байгаа гэр бүлийг тэр асуудлаа зөрчлөө яаж шийдвэрлэж байгаа байна вэ гэдэг тэр талаас нь хардаг болох юм бол энэ хүчирхийлэл дарамт ямар нэгэн таагүй үйл явдал болохоос бас урьдчилан сэргийлэхэд тусалж дэмжиж бас болох боломжтой. Урьдчилан сэргийлэх боломжтой учраас энэ нөгөө хандлага харах өнцгөө бид нар зайлшгүй өөрчлөх шаардлагатай маа гэдгийг хэлхийг хүсэж байна. Зөрчил үнэхээр тийм зайлах аргагүй зарим тохиолдолд төвөгтэй болгодог асуудал юм бол бид нар одоо юуг хүн хоорондын харилцаандаа гэр бүлийн гишүүдтэйгээ харилцахдаа өөр хоорондоо харилцахдаа анхаарах ёстой юм бэ гэдэг дээр ажил дээр ямар нэгэн өөрчлөлт гарах, нийгэмд ямар нэгэн өөрчлөлт гарахыг тэр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрöd байдаг. Гэтэл тэр гэр бүлийн гишүүдийн амьдралынх нь мөчлөгт ч юм уу, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд ч гэдэг юм уу, гэр бүлийн гишүүдийн зан үйл дээр гарч ирж байгаа тэр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхтэй бол жоохон хойрог ханддаг нь бол тэр гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил маргаан гарахад бол их түгээмэл нөлөөлж байгаа нь бол харагдаж байгаа л да. Жишээ нь гэхэд юм гэхээр хүний амьдрал гэдэг чинь дандаа нэг хэвээрээ байгаад байхгүй, дандаа тогтвортой, тогтмол байгаад байхгүй. Амьдралын залуу байхад нэг өөр, хүүхэд байхад нэг өөр, эд дунд насанд нэг өөр, дээрэс нь ахмад настай болоход нэг өөр гэх мэтийн амьдралын мөчлөг бүрт өөрчлөлт гарч идэг. Тэгэхээр жишээ нь гэхэд хүүхэд өсөх бага насны хүүхдийнх байна, хүүхдийн өсвөр нас байна, хүүхэд тусдаа сургууль соёлд гараад өөрөө орхиод нисэх үе байна, хүүхэд тусдаа гарах үе байна, ажилгүй болох ч гэдэг юм уу, өвдөх ч гэдэг юм уу, хөгшрөх. За дээрэс нь увийн гашуу хагцал үүсэх гэх мэтийн зөндөө их олон өөрчлөлтүүд гэр бүл дотор гэр бүлийн гишүүдийн дунд гарч идэг. Тэгэхээр тэр өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх өөрчлөлт гарч байгаа юм байна. Энэ хүний амьдралд гарч байгаа өөрчлөлт, энэ хүний энэ бие авч явж байгаа байдал, энэ хүний тэр бодож байгаа бодол, энэ юмыг харж байгаа өнцгт нь бас ингэж нөлөөлж байна гэдэг харах тэр байдал бол маш чухал. Тэгээд тэр өөрчлөлтөнд дасан зохицоход нь гэр бүлийн гишүүдтэй туслах, дэмжлэгийн тэр системийг бий болгох нь гэр бүлийн харилцааг, зөрчил маргааныг эв зүгээр шийдвэрлэхэд бол их чухал үүрэгтэй юм байна. Өөрийнхөө хэл хязгаарыг ойлгохгүй, бусдын хэл хязгаарыг бас яаж ойлгож тэр хэл хязгаарыг зөрчихгүй байх вэ гэдэг тэр нөгөө ойлголт хандлага монголчуудын тэр харилцаанд бас жоохон сул байдаг. Бидний бас нүүдлийн соёл иргэншлийн соёлын бас нэг хэсэг болж харагддаг л да. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Бид нар бол хүн амынх нь бараг 50% нь Улаанбаатар хоттой суурин соёл иргэншилд амьдарч байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн бидний амьдрал харилцаанд бол нөлөөлж байгаа. Өөрийнхөө бусдын хэл хязгаарыг хэрвээ сайн ойлгочих юм бол хүндлэх, тэгээд тэр хүний хувийн орон зай, хэл хязгаар руу хит ингээд халдахгүй байхад бас их дөхөмтэй. Хэрвээ ийм
байж чадах юм бол бид нэр харилцаагаа эрүүл байлгаж чадна, хүндэтгэлтэй байлгаж чадна, тав тухтай байлгаж чадна, аюулгүй байлгаж чадна. Тийм орон зай, хувийн орон зай, аюулгүй тав тухтай орон зайг өдөр тутмын харилцаандаа бий болгох бас бүрэн боломжтой. Гэхдээ нэгмсэн ингээд бүрэн өөрчлөгдөжгүй. Сэтгэл хөдлөл мэдрэмжийг бас их зөв ойлгох хэрэгтэй юм болоо гэж бодож байгаа л да. Сэтгэл хөдлөл мэдрэмжийг бол хүний мөн чанарын салшгүй нэг хэсэг гэж ойлгохтой бол жоохон сул. Тэгээ хүний ингээд сэтгэл хөдлөл мэдрэмж чинь хүний төрөлхийн юм байдаг. Бидний мөн чанараас ургаж гардаг. Бидний нэг хэсэг гэдгийг бол хэрвээ бид нар ойлгочих юм бол одоо хосуудынх нь хин нэгэн ч гэдэг юм уу, эхнэр нөхрийн хин нэгэн, ээж аавын хин нэгэн, хүүхдийн хин нэгэн ингээд уурлах, уйлах, гомдох, гуйнах, туйных гэдэг хэмээн тэр нөгөө мэдрэмжүүдийг бас зөв ингээд хараад нэгнийг ойлгоход бас их тэмтэй гэж бодож байна. Жишээ нь одоо ингээд баярлах ч гэдэг юм уу, догдлох гэдэг хэмээн юм эерэг мэдрэмжийг бол ингээд ойлгоод хуваалцаад, дэмжээд хамт ингээд баярлаад байдаг. Гэтэл тэр хүнд чинь бас яг ингээд гомдох, гимших, ичих, гуйных гэдэг хэмээн ингээд нэг сөрөг мэдрэмж гэж нэрлэдэг байгаа тэр мэдрэмжийг гараад ирэнгүүт нь цог ууралцдаг. Чи юундаа уурлаад байгаа, харин чи юундаа уурлаад байгаа ингээд уураад тойроод тэр уур гэдэг зүйлийг тойроод хоорондоо маргалдаад байдаг. Гэтэл уур гэдэг бол хамгаалах мэдрэмж төрчихсөн байж гэн. Тэр уурын цаана юунд таалагдахгүй болоод тэр хүн уурлаад байна гэдэг цаашаа ингээд нэг алхам өнгийгөд харах тэр нөгөө хандлага бол их чухал. Тэгэхээр зөвхөн тэр нөгөө нэг гэр бүлийн гишүүнээ бас энэ хүн яагаад уурлаад байгаа юм болоо гэж бодхоосаа гадна өөрийгөө ч гэсэн бас ингээд ойлгох нь бас аюу чухал. Тэгэхгүй бол нэг л их ууртай хүн ингээд уурлаад дуугаа хураачдаг. Гэтэл ямар далдыг хардаг хүн байгаа биш. Тэр охин чинь ч гэдэг юм уу, эсвэл нөхөр чинь ч юм уу, эсвэл эхнэр чинь таныг яагаад уурласныг бол ойлгохгүй шүү дээ. Асуудлаас болтох харахгүй. Тэгээд зөрчил маргаанаас бол ингээд нөгөө зайсах харахгүй болчихж байгаа ийм тохиолдолд бид нэр зайлшгүй тэр нөгөө нэг асуудлаа ил гаргаж ил хоорондоо алган дээрээ ингэж ил гаргаж тавьж байгаа юм шиг тавьж яж хоорондоо ойлголцож цаашаа явна. Гэтэл ихэнх одоо хосуудын хоорондын харилцааг харахаар дууга хураачдаг. Эсвэл ямар нэгэн зөрчил маргаан гарахаас ингээд зайлсхийгээд за төвг ингээд ахаар нөгөө зөрчил гараад идэгин дугаал байж ч гэдэг юм уу. Гэтэл тэр асуудал чинь ингээд улмал ингээд гүн рүүгээ дарагдаад байгаа болохоос асуудал шийдэгдээд зөрчил маргаан нь шийдэгдээд болчихж байгаа биш. Ямар нэгэн зүйл болоход шал өөр зүйлээр тэр дарагдчихсан байсан мэдрэмж, дарагдчихсан байсан тэр зөрчил маргаан чинь сэтэрч гарч ирээд зөвшөлдсөх, зөвөр шийдвэрлэх, эргээр шийдвэрлэх аргагүй болоод ингээд цаашаа том асуудал болоод явцдаг. Тэгэхээр жижигхэн ч гэсэн асуудлуудыг, жижигхэн ч гэсэн зөрчил маргааныг дор дорн ингээд хоорондоо ярилцаад нээлттэйгээр ил тодор ингээд шударгаар зөвшөлдсөж ярилцаж явах нь бол гэр бүлийн харилцаа, гэр бүл хүндэтгэлтэй байх гэд хамгийн том алхам. Яг тухайн зөрчил маргаан гарсан тэр зүйл дээрээ зөвшөлдсөх нь их чухал, ярилцах нь их чухал, хэлэлцэх нь их чухал. Тэгэхгүй бол бүр хаа хамаагүй зүйлийг тэр гаргаж ирээд хандлага бол их ажиглагддаг. Тэр нь бол асуудлыг юм уу зөрчил маргааныг эвзэгөр шийдвэрлэхэд бол аюу том юм хаалт хамгаалалт ингээд үүсгэждэг. Байгаагаар нь гэр бүлийнхаа гишүүдийг охиноо, хүүгээ, нөхрөө, эхнэрээ, аав, ээжээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх. Тэгээ манайхан чинь ингээд өөрийгөө өөрчлөх гэж оролдохоос өмнө гэр бүлийн нөгөө бусад гишүүдээ өөрчлөх гэд хит зүтгэждэг. Гэтэл өөрчлөлтийн хаалга гэдэг бол дотроосоо л онгодог. Бид нар хүнийг өөрчилж барагтай болж чадахгүй. Тэр хүний 20 хэдэн жил, 30 хэдэн жил бий болоод тогтчихсан үзэл хандлага, бие авч явж байгаа байдал. Одоо чинь эхнэр нөхөр хоёр байлаа гэхэд 20 хэдэн нас хүртлээр хоёр өөр орчинд, хоёр өөр соёлд, хоёр өөр хүмүүжлэр хүмүүжчихсэн байж байгаа шүү дээ. Тэгээд тийм байж байгаа тохиолдолд нэг өдөр ингээл гинт алга орвуулсан юм шиг ингээд дундын үндэцвэл, дундын ингээд соёл болох хүртлээр нэлээд ингээд цаг хугацаа шаардна. Эвлэрэх орон зай үлдээх гэдэг бол хамгийн одоо чухал одоо бас нэг дүрм гэж бодож байгаа. Чи угаасаа ийм тийм л хүнштэй ч гэдэг юм уу, чи дандаа л ингэдэг төр гэсэн тэр нөгөө хандлага, тэр үг хэллэгч нь бол тэр эвлэрэх орон зайг бол бүгдийг ингээд үгүй хийчдэг талтай. Тэгээд дээрэс нь хүчирхийлэл, дарамт, айдас, төвшөр үлдээн гэдэг бол зөвхөн тухайн моментт л дийлж байгаа юм шиг, ялж байгаа юм шиг харагдаж байгаа болохоос биш, яг гэр бүлийн харилцаанд бол одоо хамгийн одоо ус болж байгаа зүйл ер нь гэр бүлийн зөрчил маргаанд ялагч гэж байдгүй. Тийм учраас
эвлэрэх орон зай хэн хэнтэй үлдээн гэдэг бол зөвхөн асуудын хооронд ч биш. Ээж аавын хооронд, ээж хүүхдийн хооронд, аав хүүхдийн хооронд ч гэсэн маш том нөгөө санаж явах хэрэгтэй нэг дүрм. Тэгээд бас нэг зүйл нь хэлхийг хүсэж байгаа нэг зүйл нь бол цаг цагаараа байдгүй. Манайх ийм л байсан. Би ийм л хүүхэд байхдаа ийм л замыг туулсан. Чи ингээл ястаа гэд хүүхдтэй бас хит муухраар тулгах гэдэг ийм нэг хандлага бол ажиглагддаг. Одоогийн байгаа нөхцөл байдал, одоогийн хөгжиж байгаа хөгжилч гэдэг юм уу, технологи гэдэг их олон хүчин зүйлийг бид нар бас харгалзах шаардлагатай. Бас нэг хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр бид нар ингээд гадны хөндлөнгийн улсуудтай харилцагтай бие бариад сэтгэл хөдлөл мэдрэмжээ нэлээ ингээд хяналттай байлгаад байдаг хэрнээ гэр бүлийн гишүүдтэй харилцахдаа тэрийг шүүлтүргүүгээр орхичдаг. Тэгэд яг мэдээж итгэлцэл байгаа л да. Намайг ойлгоно, намайг мэдж байгаа гэсэн ийм хүлээлт байгаа. Гэхдээ энэ байдал нь бас заримдаа тэр хосуудын хоорондын харилцаа, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд их том ингээд шуургадаг дэгээд эргээд эвлэрэх орон зай үлдэхгүй байхад нөлөөлөд байдаг учраас бид нар хамгийн их гэр бүлийн гишүүдтэйгээ ойр зүрийн хүмүүстэйгээ дотны улсуудтайгаа харилцахдаа хамгийн илүү их ингээд хинамгаа байж анхааралтай хандаж хүндэтгэлтэй хандж явах ёстой болов. Гэр бүлийн бусад гишүүдийнхаа сонголт шийдвэрт нь хүндэтгэлтэй хандах. Тэгээ гэр бүлийн хүчирхийллийг болохоор хүмүүс хөвчлэн дандаа гадны хүчин зүйлээс хайгаад идэг бороог нь шалтгааны нь одоо их сайн хүн байгаамаа архивч хараад ингээд идэг. Эсвэл зүрхний өвчтөй байгаамаа уурлахаараа л ингээд идэг. Уурлаагийн үед бол зүгээргээд ядуу байгаагаас болж байна. Орлого байхгүй байгаагаас болж байна гэдэг. Эдгээр бол бүгдээрээ гэр бүлийн хүчирхийллийг үүсгэж байгаа үндсэн суурь шалтгаан биш. Зөвхөн нөлөөлж байгаа хүчин зүйл байгаа. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь юу вэ гэхээр эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа. Хэн илүү одоо гэр бүлийн хоорондын харилцаанд үзэл бодлоо хэлэх, үгээ хэлэх, сонголтоо хийх, шийдвэрээ гаргах эрх мэдэл бага байна. Тэр хүн илүү их айдас, дарамт, хамааралд орох магадлалтай болоод ирэнгүүт л гэр бүлийн хүчирхийлэл үүсчихэж байгаа. Эрх мэдлийн харилцааг гэр бүлийн гишүүдийн донд тэнцвэртэй авч явна гэдэг маань зөрчил маргааныг эвзэгээр шийдвэрлэх алхмууд байгаа байхгүй сая миний хэлсэн алхмууд. Тэгэхээр энэ алхмуудыг л хэрэгжүүлэх юм бол эрх мэдлийн харилцаа гэр бүлийн гишүүдийн дунд тэнцвэртэй хадгалагдана. Тэгэхээр эрх мэдлийн харилцаа тэнцвэртэй байсан цагт хүчирхийлэл дарамт айдас төгшөр бол үүсэхгүй. Тэгэхээр эрх мэдлийн харилцааг тэнцвэртэй байлгахын тулд л яг энэ бол сая гэр бүлийн зөрчил маргааныг яаж эвзэгээр шийдвэрлэх вэ гэдэг энэ алхмуудыг л мөрдчих юм зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Бид нар өөрсдөө алдаа гаргаад насан туршсан улсууд томчууд бид нар өөрсдөө алдаа гаргахаараа амьдрал ямар заавартайгаа ирсэн биш үү гэд өөрийгөө зөвтгчж штэ. Тэгсэн хэрнээ хүүхд алдаа гаргангуут алдаа гаргасныхын төлөө бид нар зодддог тий. Тэгээ гар хүрдэг. Тэгснээрээ бид нар ямар хүнийг бүтээж яана вэ гэхээр алдаа гаргахаас айдаг хүнийг бүтээж байгаа. Гэтэл энэ нийгэм чинь аль болохоор алдаж алдаан дээрээ сурч тийм ээ сурч ижил хүн цаашаа хөгжих юм нийгэм байгаад байна шүү дээ. За дээрэс нь их гэр бүлийн харилцаанд хувийн орон зайг хадгалах нь ихэвчлэн хосууд байхаас л ингээд алдагдаад эхэлчихэж байгаа. Азийн нэлийн оронд бол одоо болзооны хүчирхийлэл идэргэж гараад тэрийг хуульчлаад эхэлж шүү дээ. Ялангуяа одоо манай Монгол улсад ч гэсэн тий гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь зөвхөн батлагдсан гэр бүлийн хооронд гарч байгаа тэр харилцааг хамгаалах, харилцаанд хүчирхийлэл гарах юм бол хамгаалах гэдэг хуультай 2004 он тийм хуультай байсан бол 2016 оны хуулиар хамтран амьдрагч тэр байтга хамтран амьдрах авч гэсэн дундаасаа хүүхэдтэй улсууд дундаасаа хүүхэдгүй ч гэсэн болцож байсан хүмүүсийн хооронд хүчирхийлэл гарах юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх тухай хуулиар хамгаалагдана гэж заачсан. Хүчирхийлэл гэдэг нь маань хүний төрөлх мөн чанар биш. Хүний төрөлх мөн чанар бол хайр, хүндэтгэл. Тэр хүчирхийллийг бол гэр бүлээсээ ч юм уу орчноосоо ч гэдэг юм уу сургуулаасаа хүн сурдаг. Тэгээ сурсан юмыг бол орхиж болдог. Засч болдог ийм олдмол зан үйл учраас хүчирхийллээс сэргийлж болдог. Хэрвээ төрлөх гэж үзэх юм бол сэргийлэх ямар ч боломж байхгүй шүү дээ, тийм ээ. Зөрчил маргаанаас өрчлөн сэргийлэх тэр алхмууд ерөөсөө л амьдрах ухаан.